санаатаагаар тэр чинь орхон баярын дээр гарчих юм уу? 21 22 оны наадмыг үгүйсэх юм уу? Ийм санаатай ийм зүйл, санаагүй зүйл биш байхгүй? Бас жоохон зөв бодолтой хэрэгтэй. Их одоо бид чинь нэг ийм жалганы одоо хэмжээнд бас юм бодоод байна. Одоо энэ жилийн наадмаар бадарч барилдах уу? Өсөх барийн допингийн асуудлыг яаж шийдэх вэ? Ямар амир мэдээ байна. Острын хэрэгт ороо хэлж байгаа. Тэгж тийм одоо мэдээнүүд зөндөө гарч штэ. Тэр ковидын наадмын цолол хизээ нэг өдөр энэ жил биш юм а гэд ингэж орхиж болохгүй юм байна. Хизээ нэг өдөр нөхөж олгогдоод явна. Үзий ядуулах гэж байгаа бүр ингээд муу хэлүүлэх гэж байгаа юм шиг постууд, шторкууд оруулаад видеонууд хийж цацаад энэ бол ард түмээ олон нийтэд залуучуудаа Хэрүүл уруул хийгээл бүх үндэсний баяр наадам дуусаад араас нь шивтэр шээсний хэрүүлийг ингээл допинг мопинг гэл ингээл тэр жилжингээл ингээл юм болол одоо хүртэл ингээл өнгөрсөн жилийн наадмын дараа жилийн наадмын болох гэж байгаа өнгөрсөн жилийн наадмын допингийн маргаан дуусаагүй энэ ингээл юм асуудал байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ асуудал допинг дээр л маргаан шийдэж өгье гэж мөнгө аваад хэдэн төгрөг авдаг вэ? Тэгээ өөрснийхөө авдаг мөнгийг хэлж байгаа 10 сая төгрөг авдаг. Дэлхий дээр ч хутга шидэлтийн дэлхийн аварга болж байгаад бидэд бараг уурга бугуулны дэлхийн аврагч бас хийж болно шүү дээ. Хангай аврагч гэсэн хэрэгэлдэг штэ гэж хэлж ийна гэдэг чинь залуу шинэ бөхчүүдэд аягүй муухай одоо бахархдаг, дэмждэг тий. Бөхчүүд ёс зүйтэй байх юм бол тэрийг үздэг залуучууд бас ёс зүйтэй байна. Хөөхөн гэж ихтэй ингэ ойрлоод хамгийн их фэнтэй манай мэдээж орхон баяр хэлээ л дээ. Яг тэр өдрийн барилданд. Араас нь хангаач байт юм уу тий. Бид миний зүгээс хаад ингээ ханиадны ч юм уухгүй. Өдөрт 2 бэлтгэл хийгээд бүх амьдралаа энд зориулаад явж байна. Ханиадны ч юм уу? Юу гарчих вэ? Яах вэ гэдэг. Толгойн ч юм уу? Тий, уухгүйгээр ингэж. А гэтэл